За сайн байцгаана уу. За энэ видео курс хичээлийг би компьютер анхлан сурагчдаа зориулж бэлтгэлээ. Та нар хэрвээ миний сайтн дээр миний тухай гэдгийг хэрвээ уншсан бол би өөрөө ч гэсэн бас дөнгөж анхлан сурагч гэхэд бараг хэлсдэхгүй. Тэгэхээр өөрийнхөө мэдсэн сурсан жижиг сажиг мэдлэгээсээ та нартай хуваалцъя юу гэж бодлоо. За энэ хичээлийг мэдээж миний үеийн хүмүүс үзэж байгаа байлгүй дээ. Бидний хүүхдүүд бол тэгээд хичээл сургууль дээр алхид инээ мэдсэн. Биднээсээ илүү л чаддаг баг. За нэмж хэлэхэд миний энэ компьютер гол нь дандаа орс дээр байгаа учраас өөрөө англи хэлний мэддэг жоохон тааруу орсоо бодвол тэгээ би орс дээр тавьсан. Гэхдээ миний үеийн усуд ихэвчлэн социализм үед төгссөн болохоор баг хуучин школын хүмүүс болохоор орсоор баг илүү сайн ойлгож болоо гэж бодож байна намайг. За ингээд олон нуршлгүй ихнийхээ хичээлд орё. За энэ хичээлээр би за компьютер дээр ороход за компьютер мэдээж за гэр бүлт одоо юу гэдэг 3 хүнээс бүрдсэн бай гэж одоо ээж аав хүүхэд тийм ээ. Тэгээ бүгдээрээ л компьютер дээр булаацлал суудаг. Тэгэхээр би бинтэйгээ булаацлахын тулд одоо өөртөө одоо хэрэглэгчийн юу тийм дээ одоо өөрийнхөө хэрэглэгчийнхаа нэрийг тавиад тэрийг одоо нууцаар одоо нууцлах тухай ярих гэж бодлоо. За миний энэ дээр одоо учетный запись гэж байгаа тийм. За англи дээр бол user accounts гэж байгаа хаа. Так. Тэр энэ рүү ингэж орё. За минийх бол одоо энд ингэ байж байна. Энэ администратор гэдэг маань одоо компьютерийг эзэмшигч нь өөрөө. За энэ дээр бол тэгээд хүмүүсийг нэмж болно гэр бүлийнхаа хүмүүсийг. За жишээ нь одоо өөрийнхөө энэ дээр би нууцыг тавья л да. Минийх бол нууц үгүй байгаа. Одоо ингэ тавиад үзье. За жишээ нь нэг гэж тавиад үзье. За энд нууц үгээ хэрэг мартсан бол ямар нэгэн одоо хилж өгөх одоо юу гэдэг. За жишээ нь минийх са нэг гэсэн чи би тоо байсан. Тэгэхээр тоог биччихье. Ямар юм оруулаагаа сүлднийх нь нэрээ тоогоор оруулсан шүү дээ ч гэдэг юм уу те. Таарахгүй нэг. За энэ дээр ингээ гараад ирлээ. Паролоор хамгаалагдсан. Тэгэхээр одоо миний энэ рүү миний паролыг мэдэхгүй бол хин ч орж чадахгүй л гэсэн үг тийм ээ. За эндээс өөр яаж болох вэ? За буцаагаад устгаж болох юм байна. Зургаас олж болох юм байна. Эндээс дуртай зургаас. За шинэ үед энийг аваад үзье л да. За тэгэд солих гэдэгт орчих. Ингээд нөгөө муур маань алга болоод ийм зурагт боллоо. За нэрээ сольж болно. Жишээ болоод шинэ үг дээ. Чимбат гэдэг авгаа оруулчих л да. За ингээд нэр маань солигдчихлоо. За энэ дээр өөр юу хийж болох вэ? За нэг ийм ашигтай юм тухай ярив. Шинэ танаа гэр бүлд бага насны хүүхэд байлаа гэж бодъё л да. За тэгэхэд одоо тэр хүүхэд маань одоо өдөржингөө компьютер дээр суулгахгүй ч юм уу одоо хэрэгтэй өөр бусад сайт руу ороод байхад тэрийг одоо тэрнээс хамгаалсан гэх юм да. Мань хаяа. За энд явж байна. Родительский контроль гэдэг. За жишээ нь хүүхдэд
За одоо хүүхдтэй байлаа охинтой хүүхдтэй ч гэдэг юм уу за одоо охин гэж бичиж л да тийм ээ. Яг. За ингээд охин гэдэг маань гараад ирлээ. За гэн дээр юу хийж болох вэ? За эхлээд нөө эцгийн хяналтал гэсэн үг шүү дээ тийм ээ. Хяналтаа асаая. За хяналтаа энэ дээр дараад асаангууд за цагаар хязгаарлаж болно. 7 хоногийн одоо юу гэдэг тэдгээс тэдх өдөр зөвшөөрлөө гэдэг энэ дээр дараа тэмээж өгдөг. За энийг би зөвшөөрлөө гэдэг. Тэдээс тэдэн цагийн хооронд. За ингээд цагаар яаж болж байна. За тоглоомнууд байлаа гэхэд одоо за охин тоглоом тоглож болох уу болноо. За энэ тоглоомны төрлүүд байна. Тийм тоглоомыг тоглож болохгүй. Ийм тоглоомыг тоглож болно гэж энэ дээр хяналт тавьж болж байна. За энэ дээр за бүр тодорхой ямарваа нэгэн програм жишээ нь одоо том хүний програм байдаг ч юм уу тий. Тэдрийг бүр опшн оруулахгүй гэж ингээд хяналт тэр ингээд тавьчлаа энэ охин дээрээ. За энэ чи бас адилхан юу охин маань парол тавьж болно өөрийнхөө. За одоо хяналтаа идэвхжүүлэхийн тулд энэ дээдлэн дарна гэсэн үг шүү дээ тийм ээ бүгдээр ойлгоцсон уу тий.